Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Энэ дэлхийн гэрэл ба давсан байгаарай. Таны амьдрал нэгний амьдралын цангаанд байх болтугай. Харанхуйд амьдарч байгаа бусдын амьдралын гэрэл төлөвч байгаарай. Эхлээд өөрийн оюун санаанаас эхлээрэй. Энэ 5 минутанд бурхан таны амьдрал гайхалтай зүйлийг үйлдэх болно шүү гэж би хэлмээр байна. Өнөөдөр би та нартай энэ үгийг хуваалцахулсандаа маш их сэтгэл хөдлөж байна. Би энийг анх удаага хуваалцах гэж байгаад биш. Харин би маш их залбирсан бөгөөд эцэст нь та нартай энийг ярих болсондоо сэтгэл минь маш их хөдлөж байна. Ойлгож байна уу? Та нар энэ сандал суугаа зайлшгүй сонсох ёстой зүйлээ сонсоод сууж байгаа болохоор шүү дээ. Тийм ч учраас Элч Паул нэг зүйлээ дахин ярих нь надад үнэндээ төвөгтэй биш ээ гэж хэлсэн байдаг. Энтэй адил яг үннийг хэлэхэд бид ижил зүйлээ дахин сонсох хэрэгтэй байдаг. Заримдаа бүр 25 удаага сонсож байгаа. Яста цоо шин юм бэ шүү гэдэл байж байдаг. Үүндээ бол бурхан бидэнд аль хэдийн хэлчихсэн зүйл л байдаг. Тэгэхээр би одоо Матай 24-р бүлгийн 4-р эшлэлээс эхэлмээр байна. Энд эцсийн өдрүүдийн талаар өгүүлдэг. Бид яг энэ цаг үед амьдарч байгаа гэдгээ та нарын ихэнх нь мэдэх байхаа гэж би бодож байна. Бүхэл үеийнхээ эцсийн цаг үед амьдарч байна гэж өөрсдийгөө боддог. Харин аль ч үеийнхнээс илүүгээр бид энэ цагийг туулж байгаа м гэдэгтээ итгэлтэй байдаг. Эцсийн цаг үеийн шинж тэмдэг ямар байх вэ гэдгийг бүх хүмүүс сонирхдог. Тийм ээ. Хэрв та нар Матай 24-р бүлгийг уншвал энэ дэлхий дээр өнөөдөр юу болж байгааг харж байгаа шүү дээ. Эцсийн өдрүүд үнэхээр ойрхон байна гэж хэлнэ. Энд хэлэгдээг нэг зүйл байна. Тэр бол маш их хуурам эхлэлт байх болно гэж хэлсэн. Хуурам эхлэлт муу ярийн сүнснээс ирдгийг та нар мэдэн шүү дээ. Өмнөх сургаалуудаар бид мэхлэгдэнэ гэдг нь худал хуурмагт итгэхийг хэлж байгаамаа гэж мэдэж авсан. Худал хуурмаг зүйлд итгэвэл бид мэхлэгдэнэ. Энэтэй адилхан би олон жилийн турш өөрийгөө үргэлж дорд амьдралтай гэдэгт итгэдэг байсан. Яагад гэвэл би бэлгийн хүчирхийлэлд байсан. Би энэ зүйлд итгэж ийм итгэл үнэмшил намайг болон амьдралын минь сүрүүлсэн. Миний хийж болох хийх боломжтой байсан бүхнийг минь сүрүүлж мөхөөсөн. Би юу ч хийж чадахгүй ийм зүйл болоод л өнгөрсөн гэж итгэдэг байсан. Ойлгож байна уу? Энэ бол худал хуурмаг. Би ийм л зүйлд итгэж тэгээд л миний бодит байдал ийм байсан. Харин би бурхан намайг эдгэх юм байна. Эдгээгээ зогсохгүй хэрвээ би тэрэнд итгэх юм бол тэрээр бүх зүйлийг минь эргүүлэн төлнө гэдгийг ойлгосон. Библи надад залуу насны минь ичгүүрийг нөхөн төлөх болно гэж хэлсэн. Бурхан бол бидний нөхөн төлбөр төлөгч. Харин та нар өөрөө эргүүлэн цуглуулахыг хичээвэл тэгэхээр юу гэж та нар өөрсдийнхөө өр төлбөрөө буцаан цуглуулахыг хүсэх юм бол бурхан энд чин оролцож та нарт буцаан төлөх боломжгүй. Тийм ч учраас тэр уурчил, дайснаа хайрл тэдний төлөө залбираа гэж хэлсэн байдаг шүү дээ. Учир нь тэд энийг авах зохистой учраас биш, хийхэд амархан зүйл учраас биш, харин тэрнийг ажиллаа хийхин зөвшөөрөхийн тулд юм. Би та нарт нэг зүйлийг хэлье. Хин нэгний төлөө бурхан ажиллахаар гарахад муу ярийн сүнсч бас зүгтэн одод юм. Учир нь бурхан ялалт байгуулдаг юм. Харин Библиэд ингэж хэлсэн байдаг. Эцсийн өдрүүдэд хуурам эхлэлт нь үлэм жаагүй их болох бөгөөд сонгогдсдын төлөө бурхан энэ өдрүүдийг богиносгоно. Энийг та нар сайн хараарай. Учир нь нэг ч хүн энэ дэлхий дээрх худал хуурмгийн эсрэг зогсож чадахгүй гэсэн байна. Тэгэхээр энэ талаараа сайтар ухаарч ойлгох хэрэгтэй. Бид туйлын аюултай цаг үед амьдарч байна. Гэхдээ би өөрийнхөө амьдралаар амьдрахаа сайдгүй. Учир нь би бурхны гарт байгаа. Би муу ярийн сүнсний гарт биш, бурхны гарт байгаа. Би бурхны гарт байгаагаа бурхантай хэрхэн хамтран ажиллаж муу ярийн сүнс над руу дайрахаас яаж хамгаалах, хэрхэн тэрнийг ялан дийлж амьдрахыг би мэддэг. Муу ярийн сүнс биднлүү нэг замаар давталж, харин 7 замаар зугтдаг. Гэхдээ бид түүний өмнө хэрхэн зүү зохистойгоор зогсох ёстойгоо мэдэх юм бол шүү дээ. Тэгэхээр
3 дугаар ишлэлд энэ нь хизээ болох вэ? Таны задрал болон үеийн төгсгөлийн тэмдэг нь юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд Есүс хариуд нь хэнийг нь та нарыг төөрөлдүүлэхүй болгоомжил гэжээ. Тэгэхээр ямар шуухан хуурам ихэлт байхыг та нар төсөөлж чадахгүй. Ягд гэвэл би та нарт хэлье, та нар төсөөлж чадахгүй. Энд сүнслэг хүн байхгүй байгаа. Тэдний хувьд мэхлэгдэнэ гэдэг нь байж боломгүй зүйл шүү дээ. Тийм ч учраас бүтэн Библиэд анхааралтай. Сонор сэрэмжтэй бай, залбир, өөрсдийгөө хамгаал гэж хэлдэг. Хэнийг нь та нарыг төөрөлдүүлэхгүй болгоомжил. Учир нь олон хүн би бол Христ хэмээн миний нэрээр ирж олныг төөрөлдүүлэх болно. Та нар дайн болоо дайны сураг чимээг удахгүй сонсно. Айж сандруу зай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай ч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстнийхээ эсрэг хаанчлалынхаа эсрэг босч энэ тентгүй өлсгөлэн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм. Тэгэхээр бид нар маш их зүйлүүдийг харах нэ. Юу байна гэсэн бэ? Байгалийн гамшигуд өнөөдөр дэлхийд даяар урьд хожид байснаас илүү их болж байгаа мэдээ баримт байна гэж би боддог. Эсвэл олон жилийн өмнө мэдээлэл нь бага байсан бол харин одоо хаасайгүй ийм мэдээ сонсогдож байна. Сүүлийн хэдэн жилд гэхэд манай үйлчлэлийнхэн 168 үндэсний байгалийн гамшигт үйлчилсэн байна. Жилийн өмнө хөөст үерт автсан. Одоо бас дахиад үер болж байна. Борооны ус 30 инч хүрч нисэх буудал хаагдсан. Өнөөдрийн манай конференцэд ирэх байсан хүмүүс замаасаа ингэж ирч чадсангүй. Энд хар солих, тэмдэж гал төмөр. Өнгөрсөн жил бид нар Калифорнид байсан. Хот төмрийн галд өртөж, маш олон хүмүүс гэмтэж шархацсан. Тэр үед хүмүүс юу болоод байна? Бурхан хаана байна гэцгээж байсан. Тэгэхээр бичээс дээр гэм нүгэл ихснэ гэж бичигдсэн байдгийг та нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Та нар энийг сонстоо. Бурханы хүүхдүүдийн золилтыг хүлээн. Энэ дэлхийн ертөнц яолон гашуудж байна. Тэгэхээр манай дэлхийн ертөнц яолон гашуудж байна. Гэм нүглийн хүнд ачаанд ор өнөөдрийн дэлхийн ертөнцийн итгэлгүй байдлын улмаас энэхүү яолон гашуудах дуу тийм ч удаа үргэлжлэхгүй байхаа гэж би боддог. Яг үннийг хэлэхэд бид сая хүний өмнө зурагтаар гардаг шиг энэ удаагийн шиг олон нийтийн өмнө байдаг шиг амьдардаггүй. Би тусгаар алслагдсан байдлаар амьдардаг. Магадгүй та нарт энэ хачирхалтай сонсогдож байгаа. Гэхдээ би тэгж амьдардаг. Үйлчлэл хийж байгаа хүмүүстэйгээ ярилцах үнэхээр дуртай. Тэд үнэндээ надаас хамаагүй их зүйлийг хийж оролцож байгаа. Би тэдэнтэй ярилцах дуртай. Гэхдээ үнийг хэлэхэд би ажил үйлчлэлтэйгээ холбогдоод Бурхан намайг юу хийгээсэ гэж хүсэж байна. Тэрний өгсөн зам дээр л байх дуртай. Ажил нь гэдэг нь үнэхээр сайхан. Тиймээс ч би нэг их засах гэж оролддоггүй. Харин заримдаа хүмүүс гарч яваад маш олон зүйлд оролцдог. Ер нь маш их хүч тэнхээтэл биш бол тэдгэр зүйлдээ маш амархан уусч алддаг. Маш олон хүн ийм байдалд ордог. Зарим зүйлийг сонсоход ч бүр тэнэг юм шиг санагддаг шүү. Бүр ердөө тэнэг. Нэг хүн өнөөдөр надад нэг зүйлийн талаар хэллээ. Онлайнаар надад харуулсан юм л да. Нэгэн цагт маш хүчтэй Христэд итгэж байсан хүмүүс өнөөдөр ургамал ногоонд хандан гимээ гимшж байх юм. Би бүр яана гэмээр л байсан. Харин одоо бол энэ зүйл намайг асуудалд оруулах юм байна гэж би мэдсэн. Тэгээд ч хэнийг нь танд болилд ухаарлаа гэж хэлэх хэрэгтэй байдаг үстэй. Ургамлыг бурхан бүтээс ургамал ногоо таны гмийг уучлж чадахгүй шүү дээ. Энэ үнэхээр инээдтэй санагдаж байгаа. Ийм зүйлд хүмүүс яаж итгэж чаддаг байна гэж би боддог. Ийм л учраас бид тасралтгүй үннийг номлож заадаг. Ямар ч нэмэлт хачиргүйгээр хэнийгэн гой амтанд нь болоод аваад өмөгчмээргүй яг л байгаагаар нь бид заадаг. Заримдаа би их хатуу ширүү ярьж байгаа юм шиг санагдаж байвал та нар Есүсийн номлыг сонсоорой. Могоон удам, хорт могоо, хоёр нүүртэнгүүд өгсөн хүмүүсийн ясаар дүүрэн хуухай болшнууд гэж хэлсэн байдаг. Энийн хажууд би их аятайхан ярьж байгаа гэж бодож байгаа шүү. Заримдаа би эзний нэр хүндийг хамгаалах хэрэгтэй болдог.
Крис Кэм бид нар хамтдаа нэг дэлгүүрт орлоо. Тэгээд лэргэн тайран хараад л бид энүүгээр явж байна шүү гэдгээ илэрхийллээ. Гэтэл дэлгүүрийн эмэгтэй та нар юу хайж байгаа юм бэ гэж байна шүү. Бид нар үйлчлэл хийдэг юм аа, нэг конференц хийх гэж байгаа юм гэлээ. Гэтэл өнөөх бүсгүй би ч бас сүнслэг хүн шүү гэж байна. Тэгэнгүүт нь миний антинд тэр үг ороод ирсэн. Оо тийм үү, та сүнслэг хүн үү? Тэр бүсгүй өөрийгөө Христэд итгэгч гэж хэлээгүй, харин сүнслэг нэгэн гэж хэлсэн. Тиймээс хэсэг зур яригдсны дараа тэрээр тэрхүү үгийг хэрэглэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч уучлаарай гэснээ үннийг хэлэхэд Бурхан ч бас хараадаг гэж би бодож байна. Тийм ээ. Одоо харин нухацтайхан дэшүү. Би Бурханы нэр төрийг хамгаалахар шийдлээ. Тэгэд би лангууг тэгний зогсоод л ингэж хэллээ. Бурхан хараадаггүй юм. Крисийн Кэнч бас адилхан миний өмнө налж ирээд харин Бурхан хараадаг хүмүүсийг хайрладаг юм. Харин Бурхан дараа надад хэлсэн үг бол би ажиллаагүй, бүр барайчгүй, загсаа чи цэвэрлсэн шүү. Тэгэхээр юу гэж Крис зүрх сэтгэлээсээ сайн мэдээд харагч бөгөөд бүсгүйг аврагдаасаа гэж хүссэн. Харин миний хувьд бол би багш бүхэл сүнслэг өсөлтийн талаар заадаг. Тэр бүсгүйнүүдийг л нээхийг хүссэн хэрэг. За цааш нь энд бас нэг сонин зүйл байна. Эзэн минь нэг үслээ өгөөрэй. Та нар хавчигдан зовох болно. Тэгээд та нарыг үхэлд тушаах болно. Христэд итгэгчид энэ дэлхий дээрх хамгийн их хавчигдан гадуурхагдж байгаа бүлэг гэдгийг та нар мэдэх үү? Энэ ч мөн адилхан. Энэ Америкт шашин итгэл үнэмшил, эрх чөлөөний төлөө тэмцсэн хүмүүс энэ улсыг байгуулсан шүү дээ. Тэгэхээр Христ итгэлээс бусад шашин шүтлэг эрх чөлөөтэй байна. Бид эрх чөлөөнийхөө төлөө илүү тэмцэх хэрэгтэй. Зөв арга замаар, хүчирхийллээр биш, зөв арга замаар. Үгүй бол бид эрх чөлөөг алдах болно. Та нарыг хавчин гадуурхаж үхэлд тушаана. Надаас болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олонхоо итгэлээсээ уруух болно. Ийм зүйл өнөөдөр ч болж байна. Итгэлээсээ уруух болно. Энийг хардаа итгэлээсээ урууж би биенийгээ үзэн ядах болно. Энэ хэсэгдэр би илүү их анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Тэгэхээр маш их уур хилэн, үзэн ядалт, хэрүүл маргаан, шүүлт, шүүмжлэл, ховжив, үл уучлал, өшөө хорсол байна. Энээс болоод сүм чуулган хүчгүй дорой болж байна. Тосолгоо эзэн дотор байх аваад эвнэгдэл амар тайван байдаг. Бурхны тосолгоо байхгүй бол бидэнд юу ч байхгүй. Та нарын зарим нь энэ юу болохыг магадгүй мэдэхгүй байх. Бурхны тосолгоо гэдэг бол эрхэм нандин үнэт зүйл юм. Энэ бол бидний амьдралд байдаг. Түүний хүч чадал оршихгүй юм шүү дээ. Библиэд хэрв та нарт Бурхны тосолгоо байгаа бол хэнийг нь тань заах шаардлагагүй гэж хэлсэн байдаг. Энэ хэнийг нь надтай адилхан багш хүн заахыг ярьж байгаа юм биш шүү. Энэ бол Христийн биед өгөгдсөн байдаг. Тэгэхээр хэнийг нь таны юу хийх ёстойг үргэлж заа зөвлөж өгөх шаардлагагүй. Харин таны амьдралд Бурхны оршихуй байвал Бурхан танд өөрөө баруун болон зүүн тийш явах үгүй эсвэл заа гэж хэлэх болно гэсэн үг юм. Таныг зааж номлоход Бурхны тосолгоо хэрэгтэй байгаа зогсохгүй. Хөөгтөө өсгөх, ажилдаа явах, эрүүл сарвал гэртээ харихад ч хэрэгтэй байх болно. Би та нарт энгийнээр хэлье. Хэн нэгнийг үзэн ядах, Бурхны оршихуйтай байх хоёр нь нэгэн зэрэг байх боломжгүй юм. Хүмүүсийг уучлах тухай та нар анхудаага сонсч байгаа юм биш. Би ч бас өдөржин энэ тухай ярихгүй. Гэхдээ одоо хүмүүст уурласаар уур хилэн дотроо байсаар байгаа хүн байгаа бол энэ номлолыг дахиад сонсох хэрэгтэй юм байна. Учир нь та сайн ойлгоогүй байна гэсэн үг. Гэхдээ та тэр хүмүүс надад юу хийснийг мэдэхгүй шүү дээ гэж хэлдэг. Энэ хамаагүй. Гэхдээ би хэнийгний мэдрэмжийг үгүйсгэж гэмтэх гэсэн хэрэг биш шүү. Мэдээж хэрэг таны өвдөл чанал чухал, таны юу тулж өнгөрүүлсэн ч чухал. Харин Есүс бидний төлөө юу хийх байсан болов? Тэр бидний төлөө нас барсан шүү дээ. Заалуу миний ярьж байгаа зүйлийн талаар огт мэдэхгүй хүмүүс шиг битгий хараад байл та.
Бурхны надад хийж өгсөн зүйлийг хэн ч миний төлөө хийж чадахгүй. Бурхан намайг дахин уучилдаг. Бурхан бидэнд юу ч өгсөн бай тэдгээрийг бас өгдөг байгаасаа гэж хүсдэг. Та нар надад итгэж байна уу? Та нарын хэд надад итгэж байна уу? Тэгэхээр би та нарт нэг зүйлийг хэлье. Өнөөдөр энэ дэлхий дээр байгаа хамгийн том нэгдүгüүрт байгаа асуудал бол үзий ядалт, уур хилэн гэж би боддог. Энэ бол хамгийн аимшигтай зүйл. Үнэхээр аимшигтай. Хүмүүс бие биенийхээ арьсны өнгнөөс нь болоод үзий ядаж байна. Явдаг сүм чуулганаас нь болоод бие биенээ үзий ядаж байна. Хүмүүс бие биенээ үзий ядаж байна. Бүр юунаас болоод үзий ядаж байгаагаа ч мэдэхгүйгээр үзий ядаж байна. Хүмүүс уур хилэнтэй байна. Энэ дэлхий дээр болж байгаа зүйлсээс болоод хүмүүс уур хилэнтэй байна гэж би бодож байна. Юу хийхээ мэдэхгүй зүгээр л бие биен лүгэ уурлан хорсож байна. Харин та нар энэний эсрэг байх хэрэгтэй. Энэ зүйлээс хол байх хэрэгтэй. Анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь таны мэдрэмж гэмтэж харагдана. Гомд нь цаг үргэлж хүмүүс муу ярийн сүнсний гарт орж байна шүү дээ. 2 дугаар Коринт 1-р бүлэг дээр 10 болон 11-р ишлэл байна. Паул ингэж хэлдэг. Муу ярийн сүнсэнд ашиглагдахгүй тулд уучлаа гэдэг. Амархан зүйл учраас уучлж байгаа хэрэг биш. Харин таны амьдралд муу ярийн сүнс орж ирэх үүд хаалгыг нээхгүй төлөө уучлж байгаа юм. Би энд ирэхээс өмнө ингэж залбирсан. Бурхан минь, өнөөдөр миний ярих зүйлийг хүмүүс сонсгож өгөөч. Та нарыг үнэхээр сайн сонсоосоо гэж би хүсэж байна. Маш сайн сонсч ойлгоод гэртээ хараад өөрчлөлт хийгээсэй гэж би хүсэж байна. Хэн нэгэн лөө ууралсан хэвээрээ битгий эндээс гараасай гэж би хүсэж байна. Энийг сонсоод үйлдэх өчүүхэн төдий итгэл та нарт байгаа үстэй. Уучлаарай. Өнөөдөр би та нарт крентэй билүү өгч чадахгүй нэ. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ та аяг чихэр хүсэж байгаа бол өөр тийшээ яваарай. Бид харин энд өнөөдөр мах болон ногоо идэх болно. За тэгэхээр би өөрийнхөө дуртай хэсэг рүү орж байна. Тэр үед олон хүн итгэлээсээ урван бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж үзэн ядна. Олон хуурамч иш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөгдүүлнэ. Энд 12 дугаар ишлэлээр Яспос байдал өснөөс болж олон хүмүүсийн хайр хөрнө гэсэн. Эцсийн өдрийн шинж тэмдгийн нэг нь бол олон хүмүүсийн хайр хөрнө. Учир нь гэвэл тэд энэ дэлхийн төрөл бүрийн Яспос байдалд оролцсон. Энэ дэлхийн янз бүрийн асуудлуудтай хутгалтна. Тэгээд бид бүгд уур уцаартай болно. Юугаач бид бүгдээрээ бурхан дуурлана. Ястаа ойлгохгүй бла. Бидний хийх ёстой гэж бодож байгаа нэг зүйл бол энэ бол муу ярийн сүнснээс ирж байгаа юм гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ бол муу ярийн сүнс. Тийм ээ. Хайр бол сүнслэг тулааны хамгийн дээд хэлбэр гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та нар энийг сайн ойлгоорой. Бид муу ярийн сүнсийг хэрхэн ялах талаар ярьж байна. Тэгэхээр муу ярийн сүнсийг ялан дийлэх цорын ганц арга зам бол сайн байх, сайныг үйлдэх, хүмүүсийг хайрлах, мөн өгөх, туслах, үйлчлэх юм. Зайлуу би та нарлууд өгч очиод нүүрлөө чи харъя. Та нар ойлгож байгаа эсэх нэг л харагдахгүй юм шүү. Энэ л миний хувьд хүндх асуудал. Надтай хамт байгаа миний яриаг ойлгож байгаа хүмүүсийг би олох хэрэгтэй байна. Ойлгож байна уу? Бидэнд өөрчлөлт хэрэгтэй гэд би эндээ яг дэвхцхийг хүсэж байна шүү. Бид өөрсдийнхөө ертөнцөөс гарах хэрэгтэй. Өөрсдийгөө ертөнцийн төв байлгахаа болмоор байна.
Библиэд юу гэж хэлсэн байдаг вэ? Хэрв та нар миний дагалдагч байхыг хүсэж байгаа бол өөрсдийгөө үгүйсгэх хэрэгтэй. Миний араас даг. Өөрийнхөө хүсэл сонирхлоо орхиж загалмайгаа өрөөд намайг дагаа гэсэн байдаг. Тэрнийг дагвал юу болох юм бэ гэж та нар асуух байх л да. Тэгвэл би та нарт хэлье. Та нар өөрсдийгөө үгүйсгэж хүмүүст үйлчлэх замаар Бурханд үйлчлэх юм бол Бурхан арын албанд байж та нарыг халамжлах бөгөөд чи өөрийнхөө төлөө хийж чадах бүхнээс ч хамаагүй илүү чиний төлөө хийх болно. Цааш нь би та нараас хичээнгүйлэнгүй. Та нар өөрсдийнхөө төлөө хийж болох бүхнээс ч хамаагүй илүү зүйлийг Бурхан хийдэг гэдгийг харж амсаж мэдрээрэй. Би олон жилийн турш зөвхөн амин хуваа хичээсэн, өөрийгөө л бодож амьдэрсэн. Олон жил ийм байдлаар амьдэрсэн. Харин дараа нь хүссэн бүхнийг авахд итгэлээ ашиглаж болох юм гэдгийг олж мэдээд сэтгэл минь их хөдөлсөн шүү. Харин Бурхан надад "Тэгэхэр Жойс, би чамд итгэл гэж юу вэ гэдэг талаар муу энийг юуны төлөө ашиглаж болохыг харуулъя. Итгэл бол өөрийнхөө хүссэн бүхнийг авахд зориулагдсан зүйл биш" гэж хэлсэн юм. Тэгэхээр баяр хөөр гэдэг бол таны авахыг хүссэн зүйлээс чи хизээж ирдэггүй юм. Баяр хөөр бол өгөхөөс, үйлчлэхээс, бусдын төлөө ямар нэгэн зүйлийг үйлдэхээс ирдэг юм. Би байнга баяр хөөргүй байлаа. Баяр хөөргүй ад жаргалгүй. Миний үйлчлэл өсөж томрох юм бол би баяр хөөртэй байх болно гэж боддог байлаа. Харин үйлчлэл минь өсөж томорсон ч би нөгөө л хэвээр байлаа. Эцэст нь Бурхан энэ чуулганы төлөө би 20 гаруй жил ажиллаж үйлчлэлээ. Гэтэл би ад жаргалгүй баяр хөөргүй л байна. Учир нь юу юм бол? Гэтэл яасан гэж Бурхан ингэж хариулах нь тэр. Бурхан надад учир нь чи амин хуваа хичээдэг гэсэн юм. Магадгүй энд байгаа нэгнийг тэнд байгаа тэр зүйлийг ч юм уу миний залбирч байгаа зүйлийн талаар хэлэх бах гэж бодтол миний тухай шүү. Би миний талаар хэллээ. Харин Крис надад өнөөдөр их сонирхолтой зүйл хэллээ. Би яг энэ тухай ярилцаж байсан юм. Тэр надад магадгүй чи хүмүүст хайр гэж юу болох талаар хэлэх ёстой байхаа. Ягд гэвэл хүмүүс муурандаа заримгэнд хайртай гэж ярьдаг шүү дээ. Бид кинонд хайртай. Бид байшиндаа хайртай, бас бид Бурханд хайртай, бид хүмүүст хайртай. Гэтэл үнэндээ заримгийг хайрладгүй үстэй. Яхав дуртай байж болох юм. Амтлах дуртай байж болно. Харин бид хайрладаг. Хайр гэж юу юм бэ гэдэг талаар бид маш сайн ойлгох хэрэгтэй гэж бид боддог. Хайр бол таны харж мэдэрч, бүр хүрч мэдэрч болох, бас бусдад хүрдэг, мэдрэгддэг, амьдрал өөрчилдөг тэр зүйл юм. Хайр таны хайрладаг хүмүүсийг өөрчилж чаддаг тэр зүйл юм. Би та нарт нэг зүйл хэлье. Хэрвээ та Христэд итгэгч бол аль хэдийн хайрлуулж халамжлуулсан хүн. Та мөнхийн улс руу явах болно шүү. Таны төлөө зориг төлөвлөгөө байгаа. Таны төлөө бүх зүйл хийгдсэн. Таны нэр амийн номонд бичигдсэн. Таны орон байр мөнхийн улсад баригдсан. Таны энд байгаа ч бас зоригтой өөрийгөө аж аргалтай баяр хөөртэй болох гэж битгий хичээ. Харин зүгээр л гэрэл. Алло. Энэ дэлхийн гэрэл болон давс бол таны амьдрал нэгний цангааг тайлдаг. Харанхуйд амьдарч байгаа нэгнийг гэрэлтүүлдэг. Өөрийнхөө талаар бодохоо зогсоо. Та амьдралынхаа турш өөртөө хийж чадах бүхнээс ч хамаагүй илүү зүйлийг Бурхан 5 минутанд танд хийж чадна. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахаа болох үед л аз жаргалтай байх болно. Библиэлд Есүсийн өгүүлж байгаа эцсийн цаг үед бид бүхэн амьдарч байгаа гэдэгтээ олон хүмүүс итгэдэг байх гэж би боддог. Эцсийн энэ цаг үед олон хүмүүсийн бусдыг их хайр хүрнэ гэж хэлсэн байна. Харин өдөр бүр хэн нэгний төлөө энгийн жижигхэн зүйлийг хийснээр бид энэ цаг үеийг даван туулах боломжтой. Бид жинхэнэ хайр дотор алхаж байгаа бол жинхэнэ баяр хөөргийг мэдрэх болно. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол